За сайн бацхан бүгдээрээ өнгөрсөн хичээл дээр болохоор бүгдээрээ тексттэй ажиллах аргуудтай утсан байгаа метод. Тэгээ өнөөдрийн хичээл дээр болохоор зарим тон дээр одоо ажиллах аргуудтай суралцъя. Тэгээд юу яах хэрэгтэй? Энийг заавал дагаж гараараа компьютер дээр өөрсдөө хийгээрэй яа тэгэхээр маш чухал шүү. Одоо яг өөрөө дадлагчих нь маш чухал. Хараад бол бас зарим жижиг сажиг юмыг нь орчоод толгой цаардаггүй те. Тийм болохоор заавал өөрсдөө хийх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нөгөө энэ маш олон ийм аргууд аажуугаар суралцах учраас энэ жижиг нь хийж авахгүй болвол юм их болохоор хэцүү болдог те. Тийм учраас яг одоо энэ одоо хэдэн аргуудыг үзэхэд нэгээр ингээд суралцаад явах хэрэгтэй шүү. За тэгээд одоо бүгдээрээ юу яа. Одоо нэг ангийн хүүхдүүдийн нэг 10 хүүхдийн дүн байлаа гэж бодъё те. 10 11 хүүхдүүдийн дүн байлаа гэж бодъё. 100% хүртэл хуваар тооцогдсон тийм дүн байлаа гэж бодъё. Тэгэнгүүт сургуулийн хүүхдүүдийн дүнгүүд гэжээ те. Одоо нөгөө юугаа болохоор хэсэгжийн нэрийг болохоор дүнгүүд гэдээ авчаа. Тэгээд ямар нэгэн лист дээр бичээ те. Дүнгүүд гэд тэгээд би нэг 60-аас те 60 98 гэх мэтлэн надад энэ тоонод өглөө. Тэгтээ энийг нь авахгүй 80 65 95 90 91 72 3 75 85 96 100 гэх мэтлэн ийм дүнүүдийг авчээ. Тэгээд ингээд дүнгууд одоо авчээ. Тэгээ одоо энэ хэдэн чүгтэн дүнээ те. Тэгэнгүүт мэдээж шууд Python дээр ийм юунод байгаа. Одоо Python дээр Python дээр өөр дээр нь суулгасан ийм нэг функцүүд байгаа тий. Тэрийг нь хэрэглэж болно. Тэгээд дүнгүүд гэдгээ яагаад бичээд тэгээд энэ нь болохоор нийлбэрийг нь болно. Нийт дүнгийнх нь нийлбэрийг болно. Тэгээд Python дээр бас өөр дээр нь суулгасан нэг функц нь болохоор одоо тухайн өгөгдлийн уртыг нь олдог байгаа. Одоо лист өглөө гэж бодоход листийн уртыг нь яаж олдог вэ гэхлээр linked урт гэд биччихээ. Урт гэд монгол хэлээр биччихээ. Тэгээд тэр нь болохоор linked гэсэн үг ийм нэртэй функц байгаа. Дүнгүүд тэгээд энэ нь болохоор нийт уртыг нь олдог. Тэгээд нөгөө дүнгуудынхаа дунджийг нь олохын тулд яадаг гэхээр энэ урталтан заавсан байна. Дунджийг нь олохын тулд яадаг гэхээр нийт тотал олсноо тий. Тотал олсон тоогоо уртт нь хуваа тий. Тэгэнгүүт бидний одоо дунджийг нь олоод өгнө. Тэгэхээр одоо бүгдийг нь принтлээ. Тэгэх юм бол дундч нь болохоор Python дээр ингэж принтлж болдог тий. Одоо энэ дээр бид нар жишээ олгоод өгсөн байна шүү дээ. Дундч n гэд тэгээд string-гээ биччихэд татал тавиад дараагийнхаа одоо энэ тайлбарт очиж шууд ингэж бичиж болно. Одоо өмнөх гарсан хариугаа болохоор шууд ингэж бичиж болдог. Тэгээ бас дээр нь нийт дүнгүүд нийт дүнгүүд гэдэг нь одоо урт гэсэн үг. Одоо энэ дээр нийт дүнгуудийн урт нь болохоор урт гэд би түрүүн батсан байгаа тийм. Тэрийг нь принтлээд хүлээж аваа. Энийг юу ач принтлж тасал тавиад тэгээд энэ дээр нь болохоор print гэд тэгээд дуусахт нь бас print гэж бичээ. Тэгээ урт нийт дүнгуудийн
нийт дүнгууд л гэж зүгээр уртыг. Тэгээд нөгөөх нь болохоор бидэрт болохоор нийлбэр нэг хэрэгтэй шүү дээ тий. Гэхдээ яг бүгдээрээ нөгөө хариуг нь харахын тулд нийлбэр бол хэрэггүй. Гэхдээ нийлбэрийг нь оллоо гэж бодоход нэг юунд ч шүү дээ. String хэлбэртэй гэж чинь. Тэгээд дараа нь болохоор энэ дээр total гэж бичнэ. Тэгээд энэ цагийг нь аваад тэгээ принтлж тээ. Тэгэнгүүт дундч нь болохоор 84 гэж гарч байна. Тэгээд нийт дүнгууд гэхээр нийт 12 тоо би оруулсан байна. Нийт болохоор би 12 тоо оруулсан байна. Тэгээ нийлбэр нь болохоор 1088 байгаа юм байна. За тэгээд ингэж одоо нөгөө тоотоо ажиллана те. Тэрийг болохоор би бас өнгөрсөн хичээл дээр хэлжсэн санагч байна. Тэгээд одоо ийм дүн байлаа гэж бодоход хамгийн өндөр дүн нь юу вэ гэж бай те. Гэж бас олмоор байлаа гэж бодоход бас print юун дотор нь Python дотор нь өөрийн гэсэн юу байгаа. Өөрийн гэсэн бас суулгасан функц байгаа тий. Тэгээд одоо нэг энэ дээр нь болохоор би max-ыг хамгийн дээдлийн тоог нь олох гэдэг тий. Тэгэх юм бол max гэчээд за авчаад тэгээд энэ дээр нь болохоор юу гэж юм гэхээр max гэдэг Python-д өөрийнх нь функц байгаа. Дүнгууд гэх юм бол хамгийн өндөр хамгийн том тоог нь олно гэсэн үг тий. Тэгээд нөгөө эсрэг нь болохоор хамгийн бага тоог нь олох нь болохоор минимум гэсэн функц байгаа. Тэгээ энэ дээр нь текст эхлэе бичтээ. Минимум нь болохоор минимум тэгээд нөгөө текстээ одоо биш лист бичнэ гэсэн үг шүү дээ. Ингэж алтг байгаа. За эдрийг болохоор түртээ түрүүн хараад үзсэн юм чинь устгачээ. Тэгээ бүгдээрээ дарж үзье. Тэгэнгүүт хамгийн өндөр оноо нь болохоор 100 гэсэн оноо байна. Хамгийн бага оноо нь болохоор 50 гэсэн оноо гэд ингээд олж байгаа. За энэ нь болохоор мэдээж одоо ингээд нэг ангийн 30 эдэн 40 эдэн хүүхэдтэй ангиула гэж одоо олоход амархан тий. Хэрвээ ингээд Python хэрэглэдэг болвол наадахын тооцоонуудаа одоо тооны машины оронд амархан хэрэглэж боломжтой. Тэгэхээр бүгдээрээ одоо өмнө хэрэглэжсэн одоо for loop-ийн нэг хэрэглэж үзье. Тэгэнгүүт бүгдээрээ одоо 80-аас дээш дүнгууд нь болохоор тэнцэн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр дүнгуудыг нь яаж одоо хуваарлах вэ гэхлээр тий. Одоо нэг юм листэнд хийжээ тий. Нэг тусгай листэнд хийжээ. Тэгэнгүүт эхлээд бүгдээрээ юм хоосон лист үүсгдэг байгаа. Тэр тохиолдолд past гэдэг нь болохоор тэнцэн гэсэн үг англи хэлээр. Тэгээ энэ нь болохоор лист байна. Нэг хоосон лист үүсгээд, нэг хувьсагч үүсгээд тий. Тэгээ for in гэдэг нь элемент гэж одоо энэ дээр ямар нэгэн одоо үсгнүүд авч болно. Бид нар зүгээр их хвчлэн I буюу E гэд би герман англи хэлийг хойлоод байгаа. За тэгээ E гэдэг нь болохоор юу гэсэн үг гэхээр энэ нь болохоор одоо тэр листэн доторх элемент болгоно гэсэн үг. Тэгэхээр бид нар дүнгууд гэсэн лист байгаа тийм. Дүнгууд гэсэн лист байгаа. Тэгэнгүүт if E одоо бидэрт санал болгоо гаргаад ирсэн байна шүү дээ. Энэ 80-тай тэнцүү буюу их тохиолдолд тэр дүнг нь тэнцэн гэж үзье те. Тэгэнгүүт тэр тэнцэн дүнгуудээ болохоор өмнөх энэ хоосон листэд хийж байгаа. Тэгэнгүүт past гэдэг листийн нэрийг бичээд тэгээд энэ нь болохоор нэг метод. Энэ нь болохоор нэг метод append тэгээд тэр одоо хэрвээ энэ зөвхөн 80-тай тэнцүү буюу их тохиолдолд энэ хоосон листэд нэмж хийнэ гэсэн үг. Тэгээ ингэж байгаа. Тэгээ шинэ лист үүсэж байгаа гэсэн үг те past гэсэн. Тэгээ бүгдээрээ тэр дүнгуудыг нь харъя. Үнэхээр одоо тэр байгаа дүнгууд нь болохоор бүгдээрээ 80-аас дээш дүнгууд байна гэдгийг харъя те. Тэнгүүд энэ дээр болохоор бас л санал болгоо гараад ирсэн байна. Past students
past students гэд тэгээд за аваад таслал хахад юу яа past гэдэг листтэй явуулчих. Гэхдээ энэ нь болохоор одоо жишээлбэл dictionary-д айгүй хэрэглэх боломж айгүй ашигтай юм байна тийм. Хэрвээ бүгдээрээ ингээд хүүхдүүдийн нэрийг бичээд артталт нь оноог нь тавьсан байх юм бол тэр хүүхдүүд нь тэнцсэн гэхэд дүнгээр нь хуваарлаад за value гэдэг утгад нь болохоор nice дэш авснууд нь энэ нэртэй хүүхдүүд байна гэдгийг ингээд хийчих боломжтой юм байна. Тэрэн дээр хэрэглэвэл илүү яг одоо тэр нэртэй хүүхдүүд нь тэнцсэн байна гэдэг ингээд гаргаж ирж болох юм байна. Porridge гэж. Тэр clear гэж бичээд голж байгаа. За тэгэнгүүт past students нь болохоор бүх энэ дүнтэй хүүхдүүд нь болохоор past students байна тий. За тэгвэл бүгдээрээ юу яаж үзье? Dictionary хийж үзье. Тэгээд dictionary хийнгүүтээ тэгээд тэр dictionary дээр одоо тэр хүүхдүүдийн нэрийг нь бичээд тэгээд бусдыг нь болохоор устгачээ. За энэ дээр бат гэд гараад ирлээ тий. Нэтрийг нь цөглөгөөг нь авч. Тэгээд тавхасараа за бороо юм бичээг байгаа. За тэнгүүтээ энийг ингэж аваад тэгээд максимум дөнгөд гэх юм бол за тэгээд энэ тохиолдолд болохоор одоо хэрвээ энэ dictionary байх юм бол шинэ dictionary үүсгэнгүүтээ одоо энэ нь болохоор шууд list биш учраас одоо дүнгууд гэсэн dictionary-га бичээд тэгээд items гэд одоо нэг item болгоныг нь item гэдэг нь болохоор нэг dictionary element болгоныг нь аавна гэсэн үг. Тэгээд тэрэн дээр нь болохоор name гэдэг энэ дээр нь хоёр одоо хувьсагч гүйлэгч юм болвол тэр нь болохоор нэг dictionary-ийн key-г нь аавна гэсэн үг, нэрийг нь аавна гэсэн үг. Тэгээд нөгөөх нь болохоор утгыг нь аавна гэсэн үг. Score гэж тийм. Тэгээ score яг гэвэл value нь болохоор энэ тохиолдолд дүн байгаа учраас score гэж. Тэнгүүтээ одоо болохоор биш байгаа тий хувьсагч нь болохоор score гэж авч байгаа. Тэгээд ерөнхийдөө хоёр дахь одоо игнэнд байж байгаа юм нь болохоор score-ыг нь ингэж авна гэсэн үг. Тэгээд эхнийх нь байж байгаа одоо энэ name гэсэн хувьсагч нь болохоор энэ дээр ямар ч нэр бичиж одоо хувьсагчийн нэр бичиж болно шүү дээ. Тэгэнгүүтээ each гэж бичиж болно. Тэгэнгүүтээ тэр нь болохоор эхнийх нь одоо нэрийг нь dictionary-ийн key-г нь авна гэсэн үг. Тэгээ бид нар юугаар нь одоо энэ харьцуулж байгаа гэхээр score-оор нь харьцуулж байгаа. Тэр нь болохоор 80-тай тэнцэг буюу их байгаа. Тэгээд append болохоор dictionary дээр ажилдаггүй. Тэгэхээр яана гэхээр одоо dictionary хэлбэр дээр яах гэхээр бид нар нөгөө past гэсэн dictionary хийсэн байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дээрээ ингээд name гэдэг нь энэ тохиолдолд бидний key байгаа тий. Name гэсэн юутай тэгээд эндээс их байх юм бол тэр score-ыг нь add хийнэ гэсэн үг. Тэгээд ингээд ерөнхийдөө add хийнэ гэсэн үг. Тэгээд past students гингүүтээ past гэсэн dictionary-га буцаад бидэрт эргүүлээд өгч байгаа гэсэн үг. Тэгэнгүүт нь яг тэр одоо дүнтэй 80-аас дээш дүнтэй тэгээд хүүхдүүдийн нэртэй шинэ dictionary үүсгээд тэгээ бидэрт принтлээд өглөө. За нэг юм хэрэглээ байна. Энийг болохоор ингээд дүн дээр айгүй их амархан хэрэгжилж болох нь байна тий. Тэгээ ерөнхийдөө dictionary-тэй хартангуй эрт comfortable буюу найдалчул зүгээр яг тэгэхээр ирээдүйд бас айгүй их хэрэгтэй шаардлагатай болдог учраас жоохон эртгэн жоохон хэцүү uncomfortable байгаа юмнуудаа засаа авчулдаг. За тэгээд дараагийнх нь болохоор бүгдээрээ ABC авсан хүүхдүүдийг ингээд нийтдээ хэдэн A, хэдэн B, хэдэн C авсан хүүхдүүд байна гэдгийг юу яа? Тусгаарлаа. Тэгэхээр одоо category гэдэг нь болохоор одоо англиар гэсэн үг тийм. Тэгээд шинэ юу хий? Юу гэдгэлээ шинэ dictionary хий. Тэгэхээр эхний категорид нь болохоор A гэсэн одоо дүнтэй хүүхдүүд байна.
A гэсэн дүнтэй өгтөд байгаа. Тэгэхээр A боёо тэгээ эхний ээлжинд болохоор тоолог байгаа учраас 0 гэд тэгээд энэ дээр болохоор надад бас suggest хийгээд өглөө. Ер нь D-г нь болохоор хасаад зүгээр C гэсэн үнэлгээ хүртэл явдаг гэж бодъё тий. Тэгэх юм бол A, B, C гэсэн 3 тэгээд одоохондоо энэ тоон тоолог байгаа учраас бид нар одоо шинэ дикшнери үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ тоолог байгаа учраас бүгдийг нь тэг чинь тэгээд одоо тоолгыг нь болохоор бүгдээ энэ доор нэ гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор бүгдээрээ энэ нэг score гэдгээ if score 80-аас дээш болвол гэсэн A нь бол мэдээж 90-аас дээш байна. Эртээ тэнцүү буюу дээш тийм байх юм бол байна. Тэгээд одоо past гэдэг variable байх байсан category гэж байгаа. Category гэсэн юу байгаа. Тэгээд name гэдэг нь болохоор бүгдээрээ keynode автсан байгаа. Тэгээд хэрвээ score нь байх юм бол одоо энэ тохиолдолд болохоор тоолж байгаа учраас бүгдээрээ нэмэх нь тэ одоо value гэсэн утга дээр dictionary-ийн value гэсэн утга дээр тоо нэмж байгаа учраас хэрвээ юунаас дээш байх юм бол юу гэдэг лээ дүн нь болохоор 90-с дээш байх юм бол нэгийг нэмээд явчихна гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор нөгөө loop одоо for loop хийж байгаа учраас бүх element болгоноор ингээд тоолоод явчихна гэсэн үг тий. Тэгэхээр би нөгөө нэг if else гэдэг хичээл орохдоо elif гэж ороогүй санагч байна. If гэдэг нь болохоор хэрвээ тийм болвол гэж байгаа тий нөхцөлөө бичиж байгаа. Тэгээд else гэхээр хэрвээ тийм биш болвол бусад тохиолдолд гэсэн үг тий. Тэгээд тэрнээс гадна elif гэж байдаг. Elif гэдэг нь else if-ийг нийлүүлчихсэн юм үг байгаа. Else уул нь бол else if гэж байгаа. Тэгээд хэрвээ тийм биш бол хэрвээ юм болвол гэсэн юм батгатаа гэсэн үг. Одоо ерөнхийдөө одоо өмнөх нөхцөл нь биш болвол тэгтээ бас ийм болвол гэсэн дараагийн шатны ийм нөхцөл байгаа. Бас адилхан яг нөхцөл бичнэ гэсэн үг. Тэгээд score нь болохоор 80-аас дээш байх юм бол 90-ээс дээш болохоор тоолсон байгаа. Тэгээд 80-аас дээш байх юм бол тэгээд энэ дээр нөгөө нэг хоёр нөхцөл бичих хэрэгтэй л да. Яг тэгэхээр бас 90-ээс дээшийг энэ дээр давхар тоолоо авчаа штэ. Оггүй байна. Энэ ч нэг яач. За тэгээд score нь 80-аас дээш авах юм бол category category B гэдэг дээр нэгийг нэмээ авчирна. Надад бас санал болгочлаа тий. Тэгэнгүүт одоо энэ тохиолдолд болохоор босод тохиолдолд гин. Тэгээд бүгдээрээ яг 3 ангиллал байгаа болохоор энэ 3-ыг бичээл тэгэл score нь 80-аас доош байх юм бол биш яагаад 80-аас доош байх юм бол гэж байна шүү дээ. Тийм болвол category C нь болохоор тоо нэмээ явчихна. Тэгээд гээд тэгээ бүгдээрээ нөгөө категори гэдэг үгээ одоо парентлээ таарч байна. Тэгэнгүүт энэ яа ламбадан. Тийм категори. За тэгэнгүүт тэгээ ажиллуулад үзье. Энэ мангацсан шүү дээ. Else гэдэг дээр нөгөө нөхцөл бичихгүй шүү дээ. Босод тохиолдол гэж байгаа учраас нөхцөл бичихгүй. Энэ чинь яг нөгөө нэг else. За тэгээд энэ чинь else гэдэг босод нөхцөл тохиолдол гэж байгаа болохоор нөхцөл шалахгүй шүү дээ.
энэ дээр алдаа гарчихсан байна. A гэсэн юм дээр тоолно гэж байгаа. Тэгэхээр за тэгсэн чинь тэгээд энэ нь болохоор хэдэн хүүхэд ABC авсан бэ гэсэн чинь A-ийн 3, B-ийн 2, C-ийн 3 байна гэдэг чинь тий. 80-аас доош нь 3 гэсэн үг. За иймэрхүү хэрэглээнүүд байна. За тэгээд бүгдээрээ дараагийн хичээл дээр болохоор library үзнэ. Library нь болохоор Python цаана нь ингээд бичсэн функцүүд байдаг. Биччихсэн. Тэгээд library-г нь болохоор import хийж юунд оруулж ирээд тэгээд тэр одоо бичсэн функцүүдийг нь болохоор бид нар ингэж тусдаа ингэж бичих Python дээр бичих шаардлагагүй шууд хэрэглэх боломжтой байдаг. Тэгээд заримуд нь болохоор нэлээд эдрээтэй ийм library-нууд одоо номын сан гэж хөгжилд орчуулсан байна шүү дээ. Тэгээд артталт нь ингээд айгүй олон функцүүд бичсэн байгаа. Тэгээд тэрийг нь шууд импортлж орж ирээд тэгээд ингээ хэрэгэлдэг байгаа. Тэгээ мэдээж баг ямар ч Python дээр код бичсэн library хэрэгэлдэг. Тэгээ library дээр болохоор чиглэлээс хамаарат янз бүрийн олон төрлийн library-нууд байгаа тий. Data analysis, machine learning гэх мэтлэн. Тэгээд дараагийн хичээл дээр library үздэг яа. За тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баярлалаа.